сүүлийн үед одоо нөгөө хүүхд залуучуудыг хэрэглээд байгаа зүйл нь хэмээл хүн амын эмчилгээнд хэрэгэлдэг жортой болон жоргоо болгодог юм. За одоо зүгээр энгийн эмийн жороор болгодог эмийг ургуулan ашиглаж бүл гараа тайруулах амнаас алдах тохиолдлууд нэлээд бүртгэгдэж байна. Манайх одоо ганцхан хуульд яваад нь шүү дээ. Гадны улс орнууд бол бодис төрөл төрлөөр нь өөр гэсэн бие даасан хуулийн зохицуулалт байна. Мөн дээрээс мчлэн одоо жишээл эрүүл мэндийн яам дээр нэг журам батлагдчихийдэл хууль зүйн дотоод хэргийн яам дээр нэг журам батлагдчихийдэл. Эдгийн хоорондын уялдаа холбоо нэр томьёоноос асуулаад маш их тийм хууль зохицуулалтын хувьд бол эрх зүйн хийдэл бий болгож байгаа гэж ирсэн байна. Тэгэхээр бид нар энэ сургууль түшгэлсэн нийгмийн эрүүл мэндийн бодлогыг одоо яаралтай одоо бий болгож сургуулийн орчинд, гэр бүлийн орчинд энэ бодисын хамгаалалт сурчсан сэргийлэх энэ мэдлэг болгох тогтолцоо бий болгох шаардлагатай болчихж байна. Хэрвээ хүн өөрөө сайн дураараа мансууруулахын сэтгцэд нөлөөт бодисыг хэрэгэлсэн хэсгийг одоо хандах зорилгоор шинжилгээ өгөө. Сайн дураараа цагдаагийн байгууллагад хандаад одоо би шинжилгээ өгөө. Надаас одоо харт амтны шинжилгээ өгөөд харт амт мансууруулах бодис илэрсэн тохиолдолд ямар нэгэн хуулийн хариуцлага авах. Хамгийн гол нь өөрөө сайн дураараа хандаад тэр битийг л бодис төрөл тус бүрээр нь эмчилдэг эмчилгээний стандарт байна. Тэгээ манайх өнөөдөр ерөнхийд нэр томьёо яриад байгаа болохоос дотрын ангилж ирэмблэх ялгах тэр хоцрогдсон. Хэд хэтэрхий хоцрогдсон дэлхийн хөгжлөөс тийм. Хүүхд нь одоо мансуурах төрлийн нөгөө байдлын хамааралд орцоор. Эсвэл ингээд хэрглэж байгаа, дөнгөж хэрглэж хэлж байгаа ийм тохиолдол төр үгэд харагдмаа хэлтэйгүү. Нэмжлэгдэггүй. Тэр айд цар биш, танин мэдгүй одоо суурилсан тийм эмчилгээний хөтөлбөрүүд л хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Тэр нь очиж байгаа залуучууд анхны орлохоор томцсон байд юм уу? Бодисынхаа төрлөө шалтгаалсан байд юм уу? Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс хүргэдэг NLI гэдэг подкастын энэ удаагийн дугаараар бид нэр мансууруулах сэтгц нөлөөлөх эм бэлтгэмлийн хууль бусд эргэлттэй тэмцэх энгийн хэрэгтэй тэмцэх чиглэлээр ер нь ямар ажил хийх хэрэгтэй байгаа тухай одоо энэ подкастыг хүргэх гэж байна. Тэгээд зочдоо танилцуулъя. Миний баруун гарталд Монголын дондхийн судлаачдын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Түмэн Дэмбэрл. За цагдаа ерхий газрын харт эмхтэй тэмцэх газрын мэрэгчлэлтэн ахлагцлагч Ариун Төгс. Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Буянбат гэх. За сэтгүүлч миний би улс болд Игэл телевизийн томч. За бид нар одоо ингээд энэ сэдвээр ярилцах гэж байна. За тэгээд нэвтрүүлэг подкаст эхлэхийн өмнө энэ харт эмхтэй ер нь цагдаагийн байгууллага болон бусад аль төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагууд ер нь тэмцдیں۔ Тэ энэ гэмт хэргийн ер нь гаралт ер нь хэр байгаа юм. Манай улсад одоо ямар нөхцөл байдалд байгаа юм. Тэр тухайн мэдээлэл хүргэж гээд цагдаа ерхий газрын мэрэгчлэлтэн Ариун Төгсийг өөрч байна. за цагдаа ерөнхий газрын харт эмхтэй тэмцэх газар нь мансууруулахын сэтгцэд нөлөөт бодистой холбоотой хууль ёсны эргэлт болон хууль бус эргэлтийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ хоёр чиглэлийн хүрээнд хяналт шалгалт хийдэг гэсэн үг. За чиг үүргийн байгууллагууд болох хилгээл тагнуулын байгууллагатайгаа хамтарч ажилладаг. Хууль бус эргэлтээс үрдсэн сэргийлэх чиглэлээр энэ төрлийн гэмт хэрэгт одоо хяналт тавьж ажиллаж байна гэсэн үг. За Монгол улсын нөхцөл байдлын тухайд ярих юм бол сүүлийн 5 жилийн хугацаанд мансууруулахын сэтгцэд нөлөөт бодистой холбоотой 1043 гэмт хэрэгт 1600 гаруй мөн холбогдсон шалгагдсан. За сүүлийн 5 жилийн хугацаанд жилд дунджаар 200 гаруй гэмт хэрэг бүртгэгдэж байна. Харин 2017 оны судалгааг авч үзэх юм бол 2017 онд яг энэ төрлийн гэмт хэрэгт 79 гэмт хэрэг бүртгэгдсэн судалгаа байдаг. Тэгэхээр нөгөө сүүлийн жилүүдэд ялангуяа ковид цар тахлаас улбалаад ерөн энэ төрлийн гэмт хэрэг өснө нэмэгдэх ийм чиг хандлагатай байна гэсэн үг. За насны байдлаар аваад үзэх юм бол Монгол улсад хамгийн бага нь 13 настай хүүхэд байсан. 13-аас 25 насныхан 54%-ийг 35 хүртэлх насныхан 86.7% эзэлж байна. Ингээд нөгөө энэ насны байдлаар аваад үзэж байгаа судалгаанаас харахаар бас л нөгөө дийлэнхтэй хүүхэд залуучууд маань энэ төрлийн гэмт хэрэг тэгэхээр холбогдсон шалгагдаад байна. За хамгийн өндөр настай гэх юм бол 48 настай иргэн бүртгэгдэж энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон шалгагдсан ийм судалгаа байна. За хүүсийн байдлаар нь аваад үзэх юм бол 91 гаруй хувийг эрэгтэй хүмүүс, үлдсэн 8.7% эмэгтэй хүмүүс эзэлж байгаа. Ийм чиг хандлагатай байна. Кримлог судалгааны хувьд одоо хууль зүйн үндэсний хүрээлэн бол энэ төрийн бодлого шийдвэр гаргахад ер нь харьцуулсан судалгаа юмнууд хийдэг багт. Сүүлийн 2-3 сард нэлээд идэвхтэй энэ чиглэлээр судалгаануудад танилцуулаад явж байгаа тийм.
Энэ гэмт хэрэгт ягаад яг хөдөлмөрлөх насны залуучууд ер нь татгаж ороод байна. Шалтгаан нөхцөл нь одоо юу гэдэм болоо. Насны бүлгийн хувьд тийм ээ. Энэ яг энэ зөвхөн яг Монголд ийм шиг хандлагатай бас байгаа юм биш. Энэ ер нь бол дэлхийн нийтийн хувьд энэ яг ийм хүчийг хандлагатай байна. За сүүлд хийгдсэн нэлээдгүй томоохон хэмжээний судалгаа гэх юм бол Америкийн нэгдсэн улсын Миннесота мужид хийгдсэн судалгаа нь 2016 онд хийгдсэн. За уг судалгаанд бол 120 мянган өсвөр насны хүмүүс тийм ээ залуус бол хамрагдсан. Ахлах сургуулийн болон коллеж оюутнууд гэсэн үг тийм. Уг судалгаагаар бол гол хүчин зүйл юу вэ тийм ээ? Энэ насны бүлгийнхэн яагаад энэ мас оруулах энэ гэмт үйлд ингэж өртөөд байна, энэ үлдээд байна гэдэг дээр хэд хэдэн төрлийн хүчин зүйлүүдийг бол тодруулсан. Эдээс хамгийн гол хүчин зүйл нь юу байсан гэхээр гэр бүлийн орчин дох нөлөөлөл болж таарсан. Одоо яг энэ бол мэдээж Америкийн нэгдсэн улсад хийгдсэн судалгаа. Гэхдээ яг энэ гэр бүлийн хүчин зүйлийн нөлөөлөл нь тун сонирхолтой гарсан нь юу гэхээр тухайн хүүхдийн аав юм уу ээж тийм ээ өөрөөр хэлбэл эцэг их нь тодорхой төрлийн гэмт хэрэг үйлдсэн. За гэмт хэрэг зөрчил гаргаж байсан. Даа ялангуяа тодорхой хугацаанд хорих ял эдэлж байсан ийм хүмүүсийн гэр бүлийн хүрэндх. За энэ хүүхдүүд нь бол мас оруулах бодистой холбоотой гэмт хэрэг үйлдэх нь дийлэх тохиолдол байна гэж ингэж гарсан. За энэ бол нөгөө гэр бүлийн орчинд зах энэ шууд нөлөөлөл гэдэг юм тийм ээ. За яг нөгөө гэр бүлийн хүмүүжил гэдэгтэй холбоосоо илүүтэйгээр ийм эцэг их асран хамгаалагчид нь өөрсдөө бас юм өөрсдийнх нь зан үйл нь хүүхдүүдэд нөлөөлж байна гэсэн юм үрд. Криминолог талаасаа тийм ээ. Америкийн криминологч Кохен гэж байдаг. За Кохны үзэж байгаагаар болохоор яг энэ juvenile буюу энэ өсвөр залуу насныхан яагаад энэ төрлийн гэмтрийг үлддэг дээр хоёр төрлийн шалтгаан гаргаж ирсэн. За энэ нь болохоор нэгт нийгмийн social статустай холбоотой гэж. За уг насны бүлгийнхэн бол хөдөлмөрийн насныхаас гадна зам гэр бүлийн тийм ээ өөрийнх нь гэр бүлийнхэн зүгээс авч үзэх юм бол аль ч тохиолдолд эдгээр бол өөрөө хөдөлмөрлөх өөрийн эдийн засгийн найдвартай баталгаатай болж чадаагүй юм бүлгийнхэн байдаг. За энэ утгаараа эдгээр маань нөгөө нийгмийн бусад бүлгүүдэд өөрийгөө батлан харуулах. За нөгөө энэ нийгмийн бусад бүлгүүдтэйгээ ижилхнээр энэ харилцаанд оролцох юм эрмэлзэлтэй байдаг. Тэр утгаараа эдгээр насны бүлгийн хүмүүс болохоор нийгэмдээ тэрсэлдэг гэдэг юм уу тийм ээ. Өөрөөр хэлбэл өөрийнхөө үзэл санаа, өөрийнхөө байр суурийг баттах гэсэн ийм хүсэл эрмэлзэлтэй байдгаас гэмт хэрэг үлддэг. Ялангуяа харт амих мас оруулах бодистой холбоотой гэмт хэрэг үлддэг. За хоёр дахь нь болохоор шалтгаан нь юу вэ гэхээр мөн дээрхтэй ижилхнэр яг эдгээр насны бүлгийн хувьд нийгмийн бусад бүлэгтэй харьцуулах юм бол өөрийнхөө үзэл бодол байр суурийг илэрхийлэх боломж нь хязгаарлагдсан л байдаг. За үүнтэй холбоотойгоор маш тийм нийгэмд тэрсэлсэн өөрийнхөө дуу хоолой байр суурийг илэрхийлэх гэсэн зан үйлдэлүүдийг их идэвхтэй хийж идэг. Энэ бол маш жижиг үйлдэлэрч илэрч идэг л да. Жишээлбэл гудамжны зураг буюу граффити соёл юм тийм ээ. За эсвэл одоо нөгөө та бүхэн 10 жилийн дурын сургууль дээр очих юм бол ширээ дүүрэн зурагтай байдаг тий. Гэх мэтчлэн ингээ. Энэ бол юу илэрхийлээд байна гэхээр тухайн хүмүүс бол энэ насны бүлгийн хүмүүс бол энэ нийгмийн нэг гишүүн болохын хувьд мөн. Гэхдээ тэдэрт өөрсдөд нь хэлэх үг байдаг. Өөрсдийнхөө байр суурийг батлах хэрэгцээ байгаад байдаг. Үүнийгээ юугаар илэрхийлэх вэ? Юугаар гаргах вэ гэдэг айгу чухал байгаа даахгүй. Одоо яг хэдхэн хоногийн өмнө бид нар сошиал орчинд харсан 10 жилийн охины нэг төгсөлтийн бичлэг байна тийм ээ. Боловсролын системийн хөгийн нөрөнд дуудчихсан. За үүний эсрэг яг нөгөө насан туршидтын буюу нийгмийн бусад насны бүлгийнхний зүгээс үзүүлж байгаа тэр реакшн буюу хариу үйлдэл бол ихвчлээ зөвхөн тэр хүүхдийг айгүйх буруутгачдаг тий. Одоо дөнгө төгсөж ингэлээ одоо хүүхэд үжиж том үг хэллээ энэ төр гих мэтлэнгээр дайралтууд ирж идэг. Энэ нь юг харуулад байна гэхээр тухайн нийгэмд яг энэ насны бүлгийн зүгээс өөрсдийнхөө үзэл санаа бодлыг илэрхийлж байгаа тохиолдолд хүлээж авах нь баш бага байна гэсэн үг. Тэгэхээр нөгөө эдгээр юугаар дамжуулж илэрхийлэх вэ гэхээр түрүүний жижиг соёлын элементүүдээр тийм ээ. Одоо энэ тэнд бичиг үсэг зурах, эмтлэх одоо тий хан дээр зурах эсвэл сошиал орчинд өөрсдийнхөө үзэл бодлыг нууц юугаар илэрхийлэх тий гэх юм хуурамч аккаунтаар илэрхийлэгч гэдэг юм уу тийм ээ. Ийм байдлаар нийгэмдээ тэрсэлж идэг. Үүнээс үүдээд бид тодорхой төрлийн гэмтрийг үлдэх нь илүү их нэмэгдэж гэж Кохн үзэж байгаа. Тэр нь болохоор жишээлбэл ийм мансууруулах
мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг байна тийм ээ. Эдгээрийг үйлдэснээрээ эдгээр бол нөгөө нийгмийн бусад бүлэгтэй өөрсдөө адилтгаж үзэх боломж нь нэгтчихдэг гэж. Одоо би эдгээртэй л яг ижилхэн гэмт хэрэг үлдэж байна. Би эдгээр ихтэй илүү хүчтэй байна гэсэн ийм өөрсдийнхөө дотоод итгэл үнэмшлийг явж behavior нэмэгдүүлж идэг гэсэн ийм онолоо хандлагууд байдаг. За цагдаа үеийн байгууллагад одоо ингээд залуучууд очиод байц хэлэгж байгаа тий. За тэднийг дагаад бас эцэгчүүд бас ирж байгаа. Тэгээ ер нь ингээд мэдүүлэхтэй одоо юунаас болоод ийшээ орчоод ийн гэ тий. Мэдүүлт юм бэ. Ер нь цаад шалтгаан юм нь юу байдیں гэж та хэлт юм бэ өөрөөсөө. За дийлэнхтэй насны байдлаар аваад үзэх юм бол хүүхэд залуучууд өсвөр үеийнхэн байгаад байна. Сүүлийн 5 жилийн хугацаанд насанд хүрээгүй 18 насанд хүрээгүй 58 хүүхдийн төрлийн гэмт хэрэгт холбогдсон. За уулзаад мэдүүлэг авч явах ажиллагаанд болохоор хүүхдүүдээс өгж байгаа мэдүүлэг нь ерөөсөө л ар гэрийн хараа хяналт тутмаг. За нөгөө найз нөхдийн хүрээллийн асуудлууд яригддаг. За шаашлаад ярих юм бол нөгөө бусдыг даган дуурайх сэтлээсээ болоод нөгөө сонирхлын журам. Миний шүтэн биширдэг, дуучин, жүжигчин гэх мэтлэн байдлаар одоо энэ зүйлийг хэрэгэлдэг ч юм уу ийм байдлаар хувцалсан гэдэг нөгөө бусдыг даган дуурайх сэтлээсээ болоод энэ зүйлийг хэрэгэлсэн хүртэл тохиолдол байгаад байгаа. Бүртгэгдээд байгаа. Тэгэхээр нөгөө найз нөхдөс нь хамаарад энэ хүүхдүүдэд за цаашлаад ярих юм бол нөгөө нийгмийн сүлжээнд татагдж байгаа бас янз бүрийн дуу дүрсний бичлэг ч юм уу одоо нөгөө хар тамхиг сурчилсан дуу хүртэл ингэж яваад байгаа. Энэ зүйлийг устгахаар бид нэр бас илэрц гэдэг арга хэмжээ зохион байгуулж байгаа. Цагдаагийн байгууллагаас бас нөгөө сургуулиудаар их сургалт энэ төр хийгээд байгаа тий. Эцэгчүүдийг цуглуулад энэ хэр их хүмүүс хамрагдтыг. Сургуулиуд яг ирэх ёстой хүмүүс нь ирдгүү ихэр хамрагдж байна. За сургууль мэдээллийн ажлын тухайд гэх юм бол хар тамхитай тэмцэх газраас 2020 он 22-23 онуудад анзаар гэдэг арга хэмжээг зохион байгуулсан. 22 онд нийслэлийн 6 дүүрэг, 23 онд болохоор 21 аймаг болоод алслагдсан 3 дүүрэг зохион байгуулсан. 2 жилийн хугацаанд зохион байгуулсан сургууль мэдээллийн ажилд 100 гаруй мянган хүн амрагдсан. Яг эцэг их багш сургууль хүмүүжүүлэгч. Мансууруулах юм сэтгцэд нөлөөд байцсан хор уршиг, хэрэгэлсэн үнд илрэх шинж тэмдэг, таних арга, хууль эрх зүйн хариуцлагын талаар сургалт мэдээллийн ажлыг зохион байгуулсан. Ер нь эцэг эхчүүдээс авж байгаа санал асуулга үзсэн дэр ч гэсэн тухайн сургалт нь их үр дүнтэй сургалт байгаа дээ. Нөгөө хэний ч мэдэхгүй асуудал яригадаад байгаа юм шиг боловч өнөөдөр айл болгоны хаалгыг төгшөөд байж магадгүй ийм асуудал хүртэл яригдчихэж байгаа. За нэг товчхон асуулт асууч. Одоо ингээд хүүхдээ бол танаа сургалтанд хамрагдаад тэр нөгөө мансуурж байгаа болохыг одоо эцэг илрүүллээ шүү дээ тий. Танаа дээр аваачаад хилдэг ч юм уу те хүүхдээ хөтлөөд ирүүл ч юм уу эсвэл шинжилгээ өгөхөд тэр хүүхдэд хариуцлага хүлээдгүй үгүй юу. За тэрнээс чинь болоод дахиад нуух үгүй юу гэдэг юм шийдэгдэж шүү дээ тийм ээ. За Монгол Улсын эрүүгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн нэгт хэсгийн тайлбар хэсэгт нэт. Хэрвээ хүн өөрөө сайн дураараа мансууруулах юм сэтгцэд нөлөөд бодисыг хэрэгэлсэн хэсгийг одоо хандах зорилгоор шинжилгээ өгөө. Сайн дураараа цагдаагийн байгууллагад хандаад одоо би шинжилгээ өгөө. Надаас одоо хар тамхины шинжилгээ өгөөд хар тамхи мансууруулах бодис илэрсэн тохиолдолд ямар нэгэн хуулийн хариуцлага байхгүй. Хамгийн гол нь өөрөө сайн дураараа хандаад. За өсвөр насны яг нөгөө насан туршийн хүүхдүүд маань одоо нөгөө эцэг эхийн мэдээж ч юм уу сургуулийн нийгмийн ажилтны мэдээж ч юм уу тухайн хүүхдэд хэлж ойлгуулад өөртөө сайн дураараа ирээд мэрэгжлийн байгууллага уу нөгөө эмнэлгийн байгууллагууд нь холбоонд суулж өгч байгаа тохиолдлууд ер нь жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Энэ мэдээллийг л нөгөө бусдад үнэн зөв хүргэх нь чухал байгаа байхгүй. Сайн дураараа хандсан тохиолдолд хуулийн хариуцлага байхгүй гэдэг зүйл. Түмэн дэмбэрэл танилцсан. Одоо ингээд хүүхэд нь одоо мансуурах төрлийн нөгөө байдлын хамааралд орцсон. Эсвэл ингээд хэрглэж байгаа, дөнгөж хэрглэж хэлж байгаа ийм тохиолдолд тэр хүүхэд нь харагдах магадлал байдгүй. Томчлон имжлэгдэггүй. За тэгэхээр дундах эмгийн шинжилх ухаан дундах эмгийг хоёр бүлэг болгож хойж үздэг. Зан үеийн хүрээнд үүсдэг дундах эмгийг бодисын одоо хэрэглээний үүдэлтэй дундах эмгэг гэж хоёр бүлэгт хувааж үздэг. За өнөөдөр бидний ярилцж байгаа энэ хар тамхи мансууруулах бодисын хамаарал дундалт бол бодисын хэрэглээнээс үүдэлтэй дундах эмгэгт хамаарч ойлгоно. Нэгэнт одоо хэрэглэгч болчвол гарахгүй энэс холдож чадахгүй гэсэн тийм ойлголт одоо нийтээрээ нийгмээр ойлгодог. Бидний өмнө хөгжсөн одоо шинжилгээ ухааны одоо бол дамжуулалттай улс орнуудад бол энэ төрлийн өвчнийг одоо эмнэлэг эмчилгээний үр дүн бас өндөр тийм улс орнуудын сайн туршлага бий л дээ. Тэгэхээр хамгийн чухал асуудал бол урьдчилан сэргийлэх асуудал. За урьдчилан сэргийлэх ажлыг хэн хийх вэ гэхээр энэ бол нийгмийн эрүүл мэндийн асуудал. Тэгэхээр хууль хүчний байгууллагын урьдчилан сэргийлэх ажил одоо манай улсад голлох үүрэгтэй одоо оролцоо явьж байна.
харамсалтай нөгөө нийгмийн эрүүл мэндийн салбар, эрүүл мэндийн байгууллагын оролцоо хангалтгүй байна. Тэгэхээр бид нар энэ сургууль түшгэлсэн нийгмийн эрүүл мэндийн бодлогыг одоо яаралтай одоо бий болгож сургуулийн орчинд, гэр бүлийн орчинд энэ бодисын хамаарлаас үржилсэн сэргийлэх энэ мэдлэг болгох тогтолцоо бий болгох шаардлагатай болчихж байгаа. Тэгэхээр нэгдсэн үндэсний байгууллагын мансууруулах бодис гэмт хэрэгтэй тэмцэх албанаас гаргасан удирдамж гэж бий. Сургуулийн орчинд ард тамхины сурчлан сэргийлэх ажил зохион байгуулах, гэр бүлийн орчин буюу асран хамгаалагчдын зүгээс одоо хүүхдтэй боловсрал болгох, иргэний боловсрал болгох энэ төрлийн хоёр төрлийн удирдамж байгаа. Тэгэхээр манай улс энийг одоо энэ удирдамжийг одоо яралтай одоо орчуулж одоо өөрсдөө Монгол өрсөн дээрээ болгож нийтийн хүртэл болгох шаардлагатай. За одоо ингэдгэлтэй одоо хэвлэлийн бид нар одоо мэдээ үлдэхгүйд та нар одоо энэ чиглэлийн мэдээ үлдвэл одоо нийт сэтэл төрүүлчихнэ гэдэг. За ер нь олон жил энэ сэдвийг ингэж дарагдж явсаар байгаа л бид нар нөгөө тээвэрлэгч орноос хэрэглэгч орн руу шилжээд 10 жил болчлоо тийм ээ. Тэгээд энийг одоо ил тод ярьсан өнөөгийн нөхцөлд одоо зөв байна уу эсвэл одоо тэр яг хэрэглээнд давтцсан байгаа тэр хүүхдүүдээ тулж ажиллах нь илүү юм. За тэгэхээр дахиад нөгөө сайн туршлагыг ярив хуулцаа. Тэгээ 1950-ад оны их үед Япон улс эрүүгөө хөлөж хангадсан. Тэгээд энэ асуудлаар ерөөсөө л хинч ярьж болохгүй нийт зэдлэг гэдэг тийм одоо хөрөөлгө бүхий компанид ажлыг явуулсан байдаг юм л. За тэгээд хэрэгэлсэн, тээвэрлсэн, хадгалсан хүмүүст одоо ногдуулах ял шитгэлийг одоо юу болгосон, чангаруулсан. За тэгээд энэ төрлийн ял гэд гэрэг толбогдож ял эдэлж исэн хүмүүс 50 мянгад давсан гэж байгаа тоо. Тэгээд улс орны эдийн засагч гэсэн одоо нөгөө даах боломжгүй болоод хорих одоо энэ төрлийн ял эдэлж байгаа хүмүүсээр дүүрсэн. За мэдээж Япон улс төр засгаас бодлого явуулж Америк нэгдсэн улсаас туршлага судалж ирсэн. За тэгээ яасан? Эмчлэх хэрэгтэй юм байна, үрчлэн сэргийлэх хэрэгтэй юм байна. Ял шийтгэлийн бодлого нь бас уян хатан эргэлж байгаа бодис ямар дооцоор яаж хэрэгэлсэн гэдгээр нь одоо эренбэлж ялгаж одоо ял шийтгэлийн бодлого явж эхэлсэн. Ял эдэлж явах хугацаанд нь эмчилдэг, эдгэрүүлдэг одоо албадлагын чанартай тэр эмчилгээний тогтолцоог бас бүрдүүлж эхэлсэн байна. За тэгээд энэ бол ерөөсөө тийм одоо сэтлэгч нь энэ төрлийн одоо талаар буруу ярил гэдэг одоо ойлголт бол Японы туршлагаар бол үр дүнд хүрээгүй гэж үздэг юм байл. Гэхдээ энэ төрлийн одоо мэдээллийг одоо нийтэд хүргэж байгаа бол одоо мэрэгжлийн байгууллагууд, мэрэгжилтнүүд бол өөрснөө мэрэгсэн байх хэрэгтэй. Нэг одоо сургуулийн эмч ярих хэрэгтэй юм уу, багш ярих хэрэгтэй юм уу, эсвэл яг бэлтгэгдсэн байх хэрэгтэй юм. Бэлтгэгдсэн, дундах хэмгээр бэлтгэгдсэн одоо сэтгэл зүйч нийгмийн ажилтан одоо сэтгцэн эмч, донтолтын зөвлөх гэж бие даасан шинжлэх ухаан шүү дээ, мэрэгчлэлтүүд биш. Тэр хүмүүс л одоо нийтэд энэ талын мэдээлэл хүргэх хэрэгтэй. Харамсалтай манай улсад ерөнөөс энэ чиглэлийн боловсон хүчин дутагдaltaй төрөөс одоо яг энэ чиглэлээр бэлтгэж гаргаж байгаа сургууль, нарийн мэрэгжлийн тийм сургууль байхгүй шүү дээ ерөөс. Тэгээ өөрсдийнхөө л нэг олж авсан мэдлэг туршлага дээрээ тулгуурлал бид нар өрчлөн сэргийлэх ажлыг явуулж байгаа. Үндэсний хэмжээний өрчлөн сэргийлэх стратеги төлөвлөгөө алга, үндэсний хэмжээний мэрэгчлэлтэн бэлддэг сургууль алга. Тэгэхээр бид нар энэ талаар одоо төрийн бодлого тийшээлж эхлэх хэрэгтэй болчиход байна. За Баянбатаас одоо хууль зүйн дотоод хэргийн яам миний ойлгосноор одоо нэг судалгаа хийж байгаа юм байлээ тий. Одоо танад захиалгаагүй судалгаа хийлгэж байгаа энэ хууль тогтоомжоо шинжлэх бас үндэсний хөтөлбөрөөр шинжлэх гэдэг тэр энэ ажлууд дээр ер нь яг концепцийн хувьд юу тусаж байгаа юм? Аль чиглэл рүүгээ манай улсын гэмт хэрэгтэй тэмцэх одоо энэний сэргийлэх чиглэл рүү аль чиг баримжаагаар явах гэж байгаа юм? Хүний эмчлэх гэж гин үү? Ялын бодлогоо чангалах гэж гин үү тийм ээ? Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс бол 2023 оны төгсгөл 24 оны эхний улиралд бол энэ одоо хүчин төгөл төр хэрэгжиж байгаа мансуур уламж сэтгцэлүүд бүтсэн эргэлдэд хяналт тавих тухай гэдэг 2002 оны хууль байгаа. За уг хуулийн хэрэгжилтийн үр дүн төлөв бол үнэлсэн ийм судалгааг бол гүйцэтгэсэн. За үүн дээр үндэслээд шинэ уг хуулийн бол шинжилэн найруулах те бүхэлдэн шинсэн найруулах ийм шийдвэрт бол дотоод хэргийн яам бол хүрсэн. За яагаад вэ гэж тийм ээ. Өөрөлдвөл одоо хүчин төгөлд хэрэгжиж байгаа энэ 2002 оны хуульд ямар асуудлууд байсан бэ гэхээр
хэд хэдэн зүйлийг бол дурдж болно. За уг хуулинд бол өдийг хүртэлх хугацаанд бол 11 удаагийн өөрчлөлт, нэмэлт өөрчлөлт орчихсон. За хүчин төгөлдөр хэрэгжээд бол 22 жилийг бол үзэж байгаа ийм хууль. Гэтэл яг энэ хаар тамхи мансууруулах бодистой холбоотой энэ асуудал бол өөрөө тасралтгүйгээр ингэж хөгжиж байгаа, шинжлэгдэж байгаа юм асуудал. Дэлхийн нийтийн асуудал. Гэтэл энэ тухай яг зохицуулсан яг суур болсон энэ фундаментал хууль маань өөрөө 20 хэдэн жилд огт бүхэлдэн өөрчлөлт орох концепцийн хувьд шинжлэгдээгүйгээр өдийг хүртсэн. За энэ утгаараа нөгөө нэг тодорхой хууль бол тухайн зохицуулж байгаа харилцаагаа даах ёстой, тийм ээ. Хэдийгээр доктортой үйлчлэх нь зөв боловч зохицуулж байгаа харилцаа маань өөрөө асар хурдтай өөрчлөгдөж байгаа нөхцөлд уг хуулийг бол өөрчлөх, за бүхэлдэн шинжсэн найруулах нь бол зүйтэй гэж үзэж байна. Уг хуульд бол хэд хэдэн төрлийн асуудлыг бол зохицуулсан. Тухайн харилцааг ерөнхийдөө зохицуулах концепцийг бол тодорхойлж өгсөн. За үүнтэй холбоотойгоор урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэн хэрэгжүүлэх тухай, за донтой мансууруулах бодис донтой этгээдийг хэрхэн эмчлэх тухай. За энэ хууль маань өөрөө ганц нөгөө нэг хууль бус эргэлт гэхээс илүү хууль ёсны эргэлтэд хэрхэн хяналтыг хэрэгжүүлэх, хяналт тавих гэсэн агуулгатай юм хууль хэмждэг. Тэр утгаараа тусгай зөвшөөрөл тавигдах хяналтын асуудал. Гэвч мөн нөгөө тусгай зөвшөөрөл бүхий байгууллага одоо Монгол улсын хилээр хэрхэн тухайн бодисыг одоо нэвтрүүлэх гэх ба гэсэн ийм үндсэн асуудлыг бол зохицуулсан ийм хууль байсан. За тэгээд хэрэгжилтийг одоо үнэллээ гэж шүү дээ. Та яг саяны хэлсэн дөрвөн одоо юун дээрээ одоо хэрэгжсэн гэдгийг тодорхой хэлээд өгч. Хэрэгжсэн мө хэрэгжээгүй юм. Үнэлэг өгсөн мө өгөөгүй юм. Түрүүн миний хэлсэнчлэн нөгөө цаг хугацаа их өнгөрсөн. 20 жил хэрэгжсэн хуулийн тухайд бүхэл уг асуудал бүр дээр илэрч байгаа нэг асуудал байна. Тэр нь юу гэхээр хуулиар зохицуулдаг харилцааг захиргааны хэмжээний актаар төлхөө зохицуулчихсан юм байна. Өөрөөр хэлбэл нөгөө хуулийн 90-ийн хувьд бол мэдээж хууль нийцүүлэн захиргааны хэмжээний актыг гаргах хэрэгтэй. За энэ нь бол тодорхой дүрм, журам, харилцааг илүүч наривчлан зохицуулах хэрэгтэй ийм эрх зүй акт. Гэтэл нөгөө хуульд өөрчлөлт орохгүй байгаад байтал бодит амьдрал дээр тухайн харилцаа маань өөрчлөлтөд байхаар тухайн хэрэгжүүлэгч байгууллага тийм ээ гүйцэтгэх засаглалын байгууллага маань уг асуудлыг зохицуулахын тулд энэ захиргааны хэмжээний актуудыг баталж идэг. Нэгэнтээ түрүүний хэлсэнчлэн хуульд өөрчлөлт ороогүй өдийг хүрснээс болоод маш олон үндсэн асуудлуудыг ерөөсөө аль нэг төрлийн байгууллагын аль нэг захиргааны байгууллагын даргын тогтоосон. Эсвэл сайдын болон сайд нэрийг хамтарсан баталсан юм захиргааны хэмжээний актуудаар ингээд зохицуулагдаад яваад гисэн. Гэтэл энэ нөгөө журмаар гэсэн үг тийм журмаар зохицуулагдаад. Ингээд журмаар зохицуулагдаад байхаар нөгөө үндэслээд байгаа нөгөө хуулийн маань үйл санаа алдагдаад эхэлдэг. Мөн дээрээс мчлэн одоо жишээл эрүүл мэндийн яам дээр нэг журам батлагдчихийдэл хууль зүйн дотоод хэргийн яам дээр нэг журам батлагдчихийдэл. Эдгээр хоорондын уялдаа холбоо нэр томьёоноос асуулаад маш их тийм хууль зохицуулалтын хувьд бол эрх зүйн хийдэл бий болгож гэж ирсэн байна. За энэ бол нийтлэг байгаа асуудал. Харилцаа бүр дээр ямар асуудал байна вэ гэхээр эрүүл мэнд эмчилгээтэй холбоотой асуудал байна. Тэгээ уг хууль маань хуулийн бол 12 дугаар зүйлд эмчилгээтэй холбоотой ердөө хоёрхан зүйлийг заасан. За энэ болохоор сайн дураараа нэг бол эмчилүүлж болно, эсвэл шүүхийн шийдвэрт үндэслээд албатай эмчилж болно гэсэн хоёрхан зүйл заасан. Бодит байдал дээр бид нар байдал дээр юу болсон байна гэхээр уг зүйлийг үндэслээд за мэдээж донтох эмгэгтэй хүнийг эмчлэх юм хэд хэдэн стандартуудаас ахуулаад нэлээд их зүйл хийгдсэн байгаа, баталгдсан байгаа. Гэвч энэ бодит байдал дээр зөвхөн одоо мансууруулах бодис донтох гэсэн энэхүү эмгэгийг эмчлэх хотой холбоотой харилцаа нь яг нөгөө нэг практикт хэрэгжихдээ хэд хэдэн асуудал тулгарсан байна л да. Тэр нь жишээлбэл согтууралтай илүүтэй холбоод авч үзчихсэн. Энийг хам сэдв байдлаар аваад үзсэн. За үүнээсээ болоод ерөөсөө захиргааны журмаар эмчлэгтэй холбоотой ихэнх зохицуултууд маань ерөөсөө л нөгөө нэг согтуурах донтой гэдэг юм тийм ээ. Одоо арх согтууруулах унданд донтсон энэ хүмүүсийг л эмчлэх юм практик бидэрт нэгэн тогтсон байгууллагаас биш. Яг энэ мансууруулахын бодис донтсон хүний хувьд бол нэг ч одоо албадан эмчилсэн кейс жишээлбэл манад байхгүй. За би таныг юу тодруулаад асууч. Төмөн Дэмбэрэл захирлаас одоо хүн эмчилсэн тохиол байхгүй гэдгийг хэлж штэ тий. Манад одоо сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв байгаа. Тэнд хүмүүсийн эмчилж байгаа. Ер нь хичнээн хүн бүртгэлтэй байдیں۔
эмчилгээтэй гарсан хүн хэд байдیں۔ Хяналтанд байж байгаа хүн хэд байдیں тий. Эмчилгэхэд одоо жишээ нь ямар бэрхшээл ер нь практик дээр тулгардیں۔ Одоо ороногийн зардал гэдэг ч юм уу хэрэг хэмжээний хугацаа төсөв шаардлагатай байдаг. За эмчилгээний асуудал ярихаас өмнө эмчилгээний арга зүйг тодруулсан дээр байна. Эмчилгээ бол сайн дурын буюу албадлагын чанарт. Эмчилгээний одоо стандарт бүтэх загвар үтсийн хувьд бол ер нь бол нийгэм хамт олон тулгуурласан одоо сэтгэл заслын эмчилгээний аргачлал өргөнд харах чинь үр дүнтэй арга гэдэг нь гэдэг шиг. Тийм тэгээд 1956 онд наркотик аноним тий нэг архины асуудалтай хүмүүс чи англи дуудлагаараа гэдэг 12 алхмын хөтөлбөрт хамрагддаг шиг энэ бодисын хамралтай мансуурал бодисын хамралтай хүмүүс наркотик аноним гэдэг энэ 56 онд бий болсон оюун санааны эмчилгээний параграф хамрагддаг. За манай улсад арай хараахан тийм одоо тогтсон хэлбэр төрсөн олоогүй юм шиг ба. Дөнгөж эхлийн байдалтай байж байна. Тэгэхээр эмнэлэгт хэвтүүлээд эрх хязгаарлаад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж энэ төрлийн эмчилгээ явуулах гэдэг ойлголтоос бүгд татгалзах хэрэгтэй. Нийгмийн амьдрал дотор байлгаж иж тэр хүнийг одоо нийгэмшүүлнэ гэдэг нэр томьёо одоо сүүлийн хэрэгэлдэг болсон тийм ээ. Тэр хүнийг одоо нийгмийн амьдрал дотор байлгаж тасн зохицох тэр хорт одоо туршлаасаа ангижруулахын тулд нийгмийн одоо дотор л байлгах хэрэгтэй юм байна. Тэгэхээр энд бол ерөөс урт удаан хугацаанд үргэлжлэдэг процесс. Тэрнээс нэг үргэлж авахтай адилхан зүйл биш. Тэгэхээр хяналт бол 2 жилээр үргэлжилдэг бол улсын туршлагаар. За бодисын хамралтай хүний эмчилгээний нийгмээс тусгарлахгүйгээр нийгэм дотор. За одоо жишээл өдрийн эмчилгээг ирээ л да. Гэрээсээ өдрийн эмчилгээнд ирээд одоо Сэмүт ч юм уу нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа диктологийн эмнэлэг дээр ирээд өдрийн эмчилгээнд хамрагдаж болно тэр хүмүүс. Заавал тэгэл хэвтэл тий хэвтэн эмчилүүлэх тэр эмчилгээний одоо юу ч хоцрогдчиход байна. Манай Сэмүт дээр би очиж нөгөө хүнтэй уулзч үзсэн эмчтэй. Тэгэхэд бол ингээд 7 хоногийн хугацаанд нэг юм хордлогын хэлээд гаргадаг өөр боломж байхгүй наа гэдэг жийсэн. Үнэн. Тэр манайх одоо энэ одоо архич байна уу, мансурал бодисч байна уу эрүүл мэндийн даатгалаар эмчилдэг. За одоо хар тамхи мансурал бодисын хамааралтай хүнийг эмчилэхэд сая 300 мянган төгрөгөл зарцуулж штеп. Тэгэхээр тэр сая нэг хүнд. За сая 300 мянган төгрөгт эмчийн цалин, урсгал зардалууд бүх юм аа энэ тарианы үйлчлэг. Сая 300 мянган төгрөгөөр тэр хүнийг одоо хангалттай эмчилж чадах уу гэдэг асуулт гарч ирнэ. Тэгэхээр гадны туршлагыг харъя. Өчигдөр би Америкийн нэгдсэн улсын эмчилгээний мужаар тустай байдаг. Тэгээд 30 хоногийн 28 хоногийн стандарт эмчилгээнд $42,000 зарцуулж байгаа гэсэн тийм тооцоол дундчээр гаргасан байлээ. Энэ 24 онд Америкийн нэгдсэн улс 44 тэрбум төгрөг доллар эмчилгээнд одоо зарцуулж байна. Төсвөөс гаргаж. Тэгэхээр ер нь энэ одоо өртөг жин ихтэй одоо мэрэгжил эмч боловсон хүчний одоо мэрэгжлийн ур чадвар шаардсан тийм л одоо өвчин хүнд хэлбэрийн өвчин болж тооцогдлоо л доо. Одоо яа тий энэ хүмүүс чи одоо өөрсдөндөө зориулж хэрэглээ үүсгэж штт тийм ээ. Би хэрэглэмээр байна гэдэг бодсоо. Тэгээд тэрэндээ донтоод одоо тийм хүмүүст одоо улсаар тэр хүмүүсийг улсын мөнгнөөс тэр нөгөө эмчилгээг нь гаргад юм уу? Эсвэл тэр хүмүүс өөрсдөө хувийн зардлаа гаргад юм уу? Яах ёстой. Тэгэхээр ерөөсөө эн чинь нэгэнт одоо эрүүл мэндийн одоо байгууллага өвчин гээд хүлээн зөвшөөрөөд олон улсын өвчний ангилд бүртгэгдсэн бол бусад төрлийн өвчин эмгэгтэй адилтгаж үзэж одоо хүнлэг ёсыг баримтлсан эмчилгээ үйлчилгээг үзүүлэхээс өөр гарч байхгүй шүү дээ. Тэгэхээр юу вэ гэвэл одоо эдгэрдэггүй гэж ойлгож болохгүй. Сайжрлын байдалтай буюу амьдралынхаа туршид энэ хэрэглэхгүй байх боломж бий. Хэрэглэгчөө өвчтнөө гэдгийг бас оншилж ирэмэлж ялгах хэрэгтэй. Зүгээр нэг одоо ганц хоёр тохиолдолд хэрэглэн гут одоо энэ өвчтөй болчлоо гэж тодорхойлж ойлгож болохгүй шүү дээ. Нарийн шалгуур, онцлогооны тестүүд бий. Тэгэхээр энийг мэрэгжлийн сэтгцийн эмчнэр оншилж тодорхойлж гаргана. За өвчтөй болцсон бол дотроо ямар шатанд явж байгаа гэдгийг бас ирэмбэлж ялгах хэрэгтэй. Тэгэхээр энэ бол бас мэдээж энэ шинжилгээ ухаан. Тэгээ шинжилгээ ухааны үндэслэлтэй эмчилгээний аргачлал хэрэгтэй болж таарна. Тэгэхээр айд цар биш танин мэдгүй одоо суурилсан тийм эмчилгээний хөтөлбөрүүд л хэрэгтэй болчиход байгаа байхгүй. За цагдаагийн байгууллаас. За цагдаагийн байгууллага бол ер нь ингээд гадагшаа түгээдэг мэдээлэл бол энэ хүн одоо нэг удаа хэрэглээд одоо өвчнөд донтчих болно. Одоо эсвэл олон давтамжтай яаж хийж одоо донтож болно гэдэг мэдээлэл түгээдэг тийм ээ. Ер нь очиж байгаа залуучууд
анхны орлогоор томцсон байд юм уу? Бодисынхоо төрлөө шалтгаалсан байд юм уу? Ер нь юу гэж ойлгох хэрэгтэй бэ? Яг хэрэгжилж байгаа бодисны найрлагаас хамаарат за хүний биеийн онцлогоос хамаарат одоо донтох магадлал өөр байна гэсэн. Ялангуяа нөгөө байгалийн гаралтай бодисыг одоо хэрэглэх юм бол нэг удаагийн үйлдэл гэж ярьж болохгүй байна. Нилээд удаагийн үйлдэлээр хэрэгжилж яаж олон жилийн давтамжтай хэрэгжилж нөгөө хэрэглэгч донтогч болно гэсэн. Ялангуяа нөгөө синтетик төрлийн химийн аргаар буюу одоо лаборатори аргаар гаргаж авч байгаа бодисуудыг зарим тохиолдолд нэг хэрэглээд донтох боломжтой. Гэсэн. Тэгэхээр нөгөө хэрэгжилж байгаа бодисноос хүний биеийн онцлогоос хамаарат донтолт өөр байна л гэсэн үг тийм. Одоо нийт бодисын одоо 70% нь одоо энэ гэмт хэрэгт холбогдож байгаа хүмүүсийн ер нь 70% нь энэ өвс ургамалтай холбоотой тий. Канабис сатива гэдэг сортыг хэрэглээд байна. Энэ нь одоо манай орны 11 аймагт 15,000 газар ургаж байгаа гэдэг судалгаа баглууч аялал жуулчлалын яамнаас гаргасан. Устдахыг гээд энэ жил болгоно 5 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Тэгээ энийг одоо хизээнээс одоо устгал эхлэх вүлээ тийм ээ. Энэ жил ер нь устгал ер нь хэр хэмжээнд явах юм шиг байна. Мансууруулах хэм сэтгцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийг 100% гээд аваад үзэх юм бол 70% дотоодд ороод одоо нөгөө үс ургамалтай холбоотой гэмт хэрэг эзэлдэг. Үлдсэн 30% болохоор хил гэлээр орж ирж байгаа нөгөө синтетик төрлийн бодисууд эзэлдэг. За дотооддоо ургаж байгаа Монгол орны 14 аймгийн 15,000 гаруй газарт энэ ургамал нь ургадаг. За хар тамхитай тэмцэх газраас жилд 2 удаагийн устгалын ажлыг зохион байгуулдаг. Гэхдээ энэ ургамал нь нөгөө нар салхи буруу ус цагаагаараас үл хамааран ургах боломжтой. Ийм хогийн ургамлаа. За устгалын төсвөртэй гэсэн. За энэ ургамлыг ерөнхийдөө 2013 оноос хойш устгах ажлыг зохион байгуулад байгаа. Гэхдээ энэ ургамал нь нөгөө төсвөртэй эргээд ургаж гарч ирээд байгаа. Энэ ерөөсөө л гэмт хэрэг гараад байгаа ганц шалтгаан нөхцөл нь энэ ургамалтай холбоотой. За энэ ургамлыг нэг гаад 400-аас 500 мянган төгрөгийн шаардлагатай гэсэн. Одоо 15,000 гаруйгаа газар гэхээр нэг ойролцоогоор 6 орчим тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Ингээл нэг 5 жилийн хугацаанд энийг яг ингээд нэг бүрчлэн устгах ажлыг маш сайн зохион байгуулад ахиж ургах боломжгүй гэсэн бас дүгнэлтийг гаргав. Энд би нэг зүгээр би энэ 25 жил ажиллаж байгаа салбарт. Тэгэхээр манай улсын одоо энэ ард тамхитай тэмцэх бодлого бол ерөөсөө хангалтгүй байгаа жишээ байхгүй юу? Нэг цагдаагийн байгууллагын ганцрын их ажил биш шүү дээ. Чин төрийн том институт ажиллах хэвээр. Бусад орны туршлага аваад үзэх юм бол би даасан том хүрээлэн ажиллаж байгаа байхгүй юу? Чин судлаач шинжээ бүх салбарын төлөөлөл оролцсон. Тэгэхээр байгаль орчных одоо хууль эрх зүй, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарын бүх мэргэжилтүүдийн оролцоон дээр суурилж энэ улс орны бодлого гарах хэрэгтэй болохоос олон талд хамт ажиллагаа. Гэхдээ энэ улс орны хэмжээнд энэ бодлогыг зангиддаг тусгаалсан агентлаг байх хэрэгтэй. Тэрнээс зүгээр нэг яамны сайдын дэргэд нэг ажлын алба ажиллаад энийг ард тамхины асуудал за бус энэ төрлийн гэмт хэрэг шийдчихнэ гэж өрөөсгөл ойлгож болохгүй. Тэгэхээр бусад орнуудын туршлага ерөөсөө л тэр шүү дээ. Нотлохын цөөрөлсөн одоо судалгаа шинжилгээний ажлууд хийх хэрэгтэй. Тэгжээж шийдвэр гаргах төвшөнд одоо мэдээллийг хүргэж энэ хуулийн орчин боловсруулах. Манайх одоо ганцхан хуульд яваад шүү дээ. Гадны улс орнууд бол бодис төрөл нь өөр юм гэсэн бие даасан хуулийн зохицуулалт байхгүй. Тэр битгий хэл бодис төрөл тус бүрээр нь эмчилдэг, эмчилгээний стандартууд. Тэгээ манайх өнөөдөр ерөнхийд нэр том яриад байгаа болохоос тэгээ дотрын нэг ангилж ирэмлэх, ялгах тэр хоцрогдсон. Хитрхи хоцрогдсон дэлхийн хөгжлөөс тий. Тэгэхээр бид нар энэ нийтэд мэдээлэл түгээхт юу ч байхгүй одоо эмчилгээний стандарт ч одоо хоцрогдсон. За гэмт хэрэгтэй тэмцэж байгаа өөрсдийнхөө туршлага одоо өөрсдийнхөө эдийн засгийн болцон төр тулгуурлал энэ цагдаагийн байгууллага ажил хийж байгаа гэж би хардаг байхгүй. За тэгэхээр салбар хоорондоо үйлдэх байхгүй. Надад хамаагүй чамд хамаагүй. Түрүү энэ судлаач ярьж шүү дээ. Тэнд эрүүл мэндийн яам дээр нэг эмчилгээний стандарт боловсруулах гэж давхцсан л ихтэй. Тэрөөсөө биенээ нөхөж нэг чигт харсан тийм нэгдсэн бодлого байхгүй нэндээс харагдаад байгаа байхгүй. Тэгээ энэ одоо төрийн чиг үүрэг гүйцэтгэж байгаа бүх салбарын уялдаа холбоо чиг үүрэг л тусч ээж эн чинь л оновчтой бодлого гарч ирэхгүй бол ганцхан хууль зүйн салбарын одоо асуудал биш гэдгийг бид нийтээр ойлгох хэрэгтэй. Одоо нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв гэж байгуулгын эрүүл мэндийн одоо сайдын эрхлэх ажлын нэг агентлаг. За сая бие даасан хуульд болж энэ жилээс нийгмийн эрүүл мэндийн тусламжуулалтын ерөнхийд хууль. Энэ чинь урьдчилан сэргийлэх асуудал бол
нийгмийн эрүүл мэндийн асуудал. Тэгэхээр тэр байгууллагын одоо энэ үржилэн сэргийлэх ажлуудыг хийх, зохион байгуулах улс орны хэмжээ. Тэдний чиглэлд ирж байгаа. Тэрнээс одоо Сэмбэт бол эмчилдэг газар шүү дээ. Тэ? Нэгэн төвчтэй болсон хүмүүсийг эмчилдэг. Эмчнэр дээр нэг урьдчилан сэргийлэх ажил хийсэнгүй, нийгмийн эрүүл мэндийн ажил хийж ачаал өгч болохгүй байхгүй. Тэр хүмүүс ч өдөр тутам тэр дундах эмэгтэй болсон хүмүүсээ л эмчлэхтэл ажлын байрны тодорхойлт гэж байгаа шүү дээ. Дээрээс нь айгүй их дарамт учруулна, янз бүрийн юм бий. Тэр ерөөсө боловсон хүчний бодлого байхгүй, замбраагүй явж ирсэнээс харагддаг юм. Нөгөө эрүүл мэндийн яам одоо энэ үндэсний хөтөлбөрийн тайлан дээр жишээ нь цагаан өргөө гэдэг нэг газар байгуулсан гэж тайлгансан байсан. Тэгээд тэр цагаан өргөөрөө нь залгаж үзсэн л дээ бид нэр. Тэгсэн чи амралтын газар үлээ. Ахмадын сүүл хэлбэрээр ажиллаж байгаа манай хувийн хвшил шүү дээ. Тэгээ би гайхсан л да. Тийм тайлбар өгчтэй байх та гэдэг. Манайх чинь тийм имжилдэг одоо энэ сайн дурын алтан тийм газрууд байдаг үлээ. За манай улсад бол ерөөсөө л сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв дундх эмгийн клиник тасаг байна тий 30 гаруй. За нийслэлийн эрүүл мэндийн газрын харийн адиктологийн төв гэдэг 80-аад ортой эмнэлэг байж байгаа. За аймаг дүүрэг дээр сэтгцэн наркологийн одоо кабинет тасгууд ажиллаж байна. Яг тэнд одоо яг энэ дундх хар тамхи мансууруулах бодисын хамааралтай болсон хүнийг одоо эмчилж эмнэлгийн тусламж үйлчилгээ буюу одоо нийгэм хамт олонд дулгуурсан тусламж үйлчилгээ хангалттай өгч чадж ийн үгүй шүү дээ ерөөс. Зүгээр хордлого тайлах төдийг нь л харах цагаал гаргаж байгаа. Тэгэхээр нөгөө эмчилгээний стандарт өдөр дамжаа одоо боловсронгуул цаг үетэйгээ уялдуулж тийм ээ. Өнөөдөр хэрэгцээ шаардлагаас эдгэрдгүүгээ түрүү асуусан шүү дээ. Япон улс нөхөн сэргээх төвдөр дамжуулаад энэ төрлийн эмэгтэй хүмүүс эмчилж эхэлсэн. 19 онд эрүүл мэндийн яамнаас судалгаа хийсэн чинь 80% үр дүнтэй гарсан гэж эмчилгээний үр дүн. Тэр эдгэрэл сайжрлын байдалтай болох боломж байна уу? Боломжтой л байгаа байхгүй. Тасралтгүй үргэлжилдэг тийм хөтөлбөр төлөвлөл хэрэгтэй болчиход байгаа юм. Ер нь хугацаа одоо хэдээс орчим байна. Ер нь бол 24 сар бодис ямар нэгэн байдлаар дахилт буюу эргэж хэрэглээг бол эдгэрсэн гэж тодорхойлдог. Тэгээ ер нь 24 сарын дараа ер нь харагдах юм байна тийм. Тэр ерөөсөө энэ эмчилгээний гол ноён нур бол ерөөсөө л оюун санаа сэтгэл зүйн эмчилгээ л гэж ойлгох хэрэгтэй. Миний сонсноор нөгөө давтан юм тэрг бас нэлээд байдаг гэх яг энэ төрлийн гэрэг дээрээ. Тэгэхээр нөгөө тэр одоо хүн чинь нэг хүмүүстэй нэг танил тал байгаад байгаа тийм. Хүмүүстэй одоо зардаг ч юм уу олж авдаг тийм сүлжээг юм хийж чинь өөрийг нь уруутдаг хүмүүс. Тэр хүмүүсээс ер нь яаж холдуулд юм бэ тэр хүмүүсийг. Одоо эн чинь нөгөө та түрүү хэллээ энэ нийгэм дунд нь эмчлэг байдлаар явдаг гэдэг чинь шүү дээ. Тусгаарлахаар яаж тэр хяналтаа тавиад тэр хүмүүсийг эмчилдэг юм бэ? За тэр зарж борлуулж байгаа хууль бусад худалдаа эрхэлж байгаа тэр одоо нөхдүүдэд одоо цагдаагийн байгууллагуудаа өөрийнхөө ажил мэргэжлийн ур чадвараа гаргаж тэмцэх хэрэгтэй. Тэрнийг өвчтөе хамааралтай болсон хүмүүс одоо эдгэрүүлэх асуудал бол эрүүл мэндийн салбар одоо нийгмийн хамгааллын салбарын асуудал юм чинь ойлголт болчих. Хүсэхгүй байгаа эмчилгээнд хамрагдахгүй байгаа тийм одоо зан авирын өөрчлөлттэй хүмүүсийг төр албадлагын чанартай одоо эмчилгээнд хамруулах зайлшгүй шаардлагатай. Албадлагын чанар дотроо бас хоёр байгаа шүү дээ. Зорчих эрхийг хязгаарлах, эрх бүрийн хязгаарлах гэдэг гадны туршлагаас үздэг. Тэгээ манайд харамсалтай тэр түрүү судлаач хэлж шүү дээ. Энэ төрлийн одоо гэмт хэрэг төрчлөлд ороод энэ эмгэгтэй хүнийг албадлагын чанартай эмчилсэн практик Монголд алгаа гэж байна. Тэр энийг бид нар бас бүрдүүлж бий болгох хэрэгтэй. Ийм өвчтөе болсон хүмүүсээ бид нэр гадуурхаж болохгүй. Ерөөс. Тэгээд тэд нар нуугдмал байдалд ортог. Ерөөс. Одоо ингээд сошиалд одоо олонний танилхын нэгэн төрлийн гэмт хэрэг толбогдсон гэж явах. Тэр доор нь бичиж байгаа комментуудыг хардаг. Халаад өг, хядаад өгч талдаар бас. Яг энэ барууны өндөр хөгжилт орнууд бас ийм л үзэгдэл байсан. Гадуурхдаг. Тэгээ хүний эрхийн зөрчил байхгүй. Тэгээ одоо хэрвээ ингэ ярьчвал хар тамхичтыг өмгөөл, архичтыг өмгөөл гэл манай нэг нийгмийн сэтгэл зүйч айгуу тийм сонирн байдалтай байгаа шүү. Тэгэхээр нуугдмал байдалд ороод идэм тэр хүмүүс чинь. Нуугдмал байдалд орно гэдэг чинь улам л нөгөө гэмт хэрэг зөрчилүүлдэх, цаашлаад одоо хүн өөрөө амь насаараа хохирох, бусдын амь нас эрүүл мэндэд хохирол учруулах тийм эрсдлүүд бий болж байгаа шүү. Тэгээд энэ бие даасан ял шийтгэл эдэлж байгаа одоо мансууруулах бодисын хамааралтай хүмүүсийг эмчилгээний одоо бие даасан хуулиудын ус орнууд хэрэгжүүлж байна. Тэ. Тэгэхээр бид нар ч гэсэн бас тэр тогтолцоо руу явж хэрэглэх хэрэгтэй. Одоо нэг үеэ бодвол бас өөр бас цагдаагийн байгууллага тэр хард эмгтэй тэмцэх газар уулзалт хийгээ сууж хат.
танай байгууллагын тусламж үйлчилгээнд манад шалгагдж байгаа хэрэгт холбогдсон хүмүүсийг хамар юу явуулмаар байна гэдэг цагдаагийн байгууллага ярьж байна. Энэ хүмүүс тэр хүмүүсийг нэг ял шийтгэл өгөөд одоо цаашаа явуулахаас өөртөл болохоос өмнө бас эргээд буцаагаад нийгмийн амьдралд зас залруулах талд нь бас анхаардаг болсон биш. Тэгэхээр эн чинь бас хандлага бас тодорхой хэмжээнд өөрчлөгдөж байгаа. Одоо энэ өвчтөн хүмүүсийг эмчлэх ажил одоо төрийн нуруунд дээр явах ёстой юм эсвэл хувийн хвшилтэйгээ хуваалцаад ингэж явах ёстой юм уу? Ер нь бодлого хааш явах гэж байна. Бодлого бол төр бол явна. Хяналт бол төр тавина. Гүйцэтгэлийг бол олон нийтийн үсгэл санаачлахаар явуулсан нийтийн одоо байгууллага. Манайхаар бол төрийн бус байгууллагууд гүйцэтгэж шít гадаадын орнуудад нөхөн зэргийн хэмжлэгийг бол ерөөсөн. Тэнд шаардлагатай зардлыг төрөө сангуулж байна. Эрүүл мэндийн даатгал, нийгмийн хамгааллын одоо сан гэж байгаа. Тэндээс гаргаж ирдэг өчөж байна. Сая бидгээд одоо 12 эмч Япон улсад туршлага судлаад ирлээ. За бид нар халдлагын чанартай эмчилгээнд эмчилгээтэйж танилцлаа, сайн дурын эмчилгээтэйж танилцлаа, эмнэлгийн одоо хэвтүүлэн эмчилгээтэйж танилцлаа. Тэгээ ерөөсөө л бүх одоо тийм зардал эмчилгээнд шаардж байгаа зардал бол төрөөс л зохицуулж байна. Тэр чиглэлийг төрийн бус байгууллагууд, мэрэгжлийн байгууллагууд. Тэгээд бас манайх одоо төрийн бус байгууллага гэхээр бас чадварчааг байна л да. Одоо энэ чиглэлийн үйл ажиллагааг өнөөдөр шууд гардаа хийх тийм мэрэгжлийн байгууллага байхгүй шүү дээ. Төрийн бус байгууллага. Тэгэхээр хүнээ бэлдэх хэрэгтэй юм. Тэг хүнээ бэлдэх боловсон хүчний бэлдэх хэрэгтэй. За манай эрүүгийн үйлд бол энэ хар тамхи хадгалсан, тээвэрлсэн, олж авсан, борлуулсан гэдэг. За үйлдвэрлсэн гэдэг бүх үйлдэл ер нь ингээ бичсэн байгаа. Хэрэглэснээс бусдууд нь. Тэгээд энэ хэр үр нөлөөтэй хэрэгжиж байна вэ? Шүүгээс оноож байгаа ял одоо яг тэр сонгох санкцийнхаа одоо багаар нь байгаад энэ дунд одоо ихээр нөгөөд энэ. За хар тамхи мас уруулах бодистой холбоотой гэмт хэрэгтээр манайх яг энэ гэмт хэргийн тухайд бол баримтлах эрүүгийн ялын бодлого бол тэмч тодорхой бус гэж бид үнэлж байгаа. За тэр нь юутай холбоотой вэ гэхээр ямар ч тач эрүүгийн хуулийн 27 энэ зүйл заалттай бол ерөнхийдөө шууд холбогдно. Энэ дэр бол Монгол улсын нэгдээ орсон олон улсын хэд хэдэн конвенц байгаа. Конвенцэд бол яг энэ төрлийн гэмт хэргийн үйлдэлбэрийг нэлээд наривчлан заасан. Өөрөөр хэлбэл техникийн хувьд бол үүнийг бол тооцох байдлаар заасан гэж үздэг. Гэтэл манай эрүүгийн хуулийн 27-д болохоор нэгтгэх байдлаар л хуульчилсан. Бөөнд тэгсэн бол тэгсэн гээд маш олон үйлдэлүүдийг ерөөсөө нэг хуулийн нэг санкц хуулийн нэг зүйл залтад оруулаад эдгээрт оногдуулах санкцыг ижил байдлаар зохицуулсан гэсэн. Гэтэл конвенцэд бол түрүүн хэлсэн үйлдвэрлэх гэдэг байна. Үйлдвэрлэхээс гадна жишээлбэл санал болгохдоо жишээлбэл хэрэглэхээр санал болгох, за дамжин өнгөрүүлэхээр тухайн хүнд санал болгох, одоо дамжин өнгөрүүлэхээр тухайн хүнд өгөх, экспортлох, импортлох, за гэх мэтлэнгээр үйлдэл болгоно өөрөө тусдаа санкцтай, тусдаа гэмт үйл гэдэг үдээс нь тусдаа гэмтэрэг байхаар ингэж конвенцэд бол тусгасан байсан. Гэвч манайх эрүүгийн хуулийн 27-д тэгээд зааваас үдээд одоо яг энэ болгон үйлдэл бол өөрийнхөө гэмтүүлэхөө нийгэм төсвөл хор уршгийн хувьд бол ондоо. За ялангуяа үйлдвэрлэх гэдэг юм тийм ээ. Үйлдвэрлэх гэдэг бол конвенцийнхаа тухайд ч криминологийн талаас ч үзэх юм бол хамгийн хүнд байхаар гэмт үйлдэлээд л ерөөсөө хэрэглэхээс үнэ зааглаагүй байх жишээтэй. За үүнтэй холбоотойгоор нэг шүүхийн шийдвэрүүд тийм ээ. Шүүх бол одоо хүчин төгөлдрж байгаа эрүүгийн хуулийг л баримталж ял оногдуулна. За тэгэхээр нөгөө шүүхээс оногдуулж байгаа ялын хувьд бол тогтсон хэд хэдэн практик байгаад байна. За жишээлбэл нөгөө хэрэгэлсэн ихний удаад оногдуулж байгаа юм ялч гэдэг юм уу тийм ээ. Гэтэл нөгөө тэдний баримталж байгаа гол хууль болох эрүүгийн хуулийн заалтууд маань өөрөө ийм ерөнхий байдалтайгаас болоод зарим этгээдүүдэд ял завших боломж олгоод байна. Зарим хүмүүст бол энэ бол хит хатуудаад байна. Тэгэхээр нөгөө ялын үр нөлөөг юугаар бид нар тооцдог юм бэ гэхээр онлайн энэ тухайн ял бол үнэхээр онлайн хувьд тухайн ял бол үр нөлөөтэй байна гэдгийг нэг шалгуур бол энэ гэмт хэргийг давтан үлдэж байгаа хатлах тийм ээ. Ялангуяа мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн хувьд криминологийн үүднээс авч үзэх юм бол нэг тусгай буюу анхаарч үзэх ёстой шинж бол энэ эдийн засгийн хүчин зүйл ээж идэг. Тэр нь юу вэ гэхээр
зах зээлд тухайн бодисыг бол өөр маш хараа хяналттай байдаг. Тэр утгаараа тухайн бодисын бол үн өртөг бол их өндөр байдаг. Үүнтэй холбоотойгоор нөгөө энэ төрлийн гэмтрэг үйлцэн хүмүүс маань бусад төрлийн гэмтрэг үйлдэх ийм эрсдэлтэй хүчин зүйл болоод идэг. Өөрөөр хэлбэл тухайн ял миний түрүүний хэлсэн чинь давтан үлдэж байгаа эсгээр илүүтэй хэмжигдэнэ гэж тийм ээ. Одоо практикт нөхцөл байдал ямар байна вэ гэхээр дийлэнх тохиолдол бол 1 жил 6 сарын хорих ялыг бол оногдуулж байна. За энэ хэрэгэлсэн нэг удаагийн тохиолдол төр тийм ээ. Хадгалсан гэдгээр явж байгаа. Тийм. Хадгалсан тухайн бодис олж авсан тийм ээ. Гэтэл энэ тодорхойлт маань бас өөр айгу яривхтэй нөхцөл байдал бол практикт бий болгож идэг. За ингээд тухайн хүн тодорхой ял идэлээд гараад ирлээ. Тэнгүүд тухайн хүн ял идэлжил байгаа болохоос биш өөрөөр хэлбэл нөгөө нэг нийгмээс тусгаарлаад 20 жил байгаа болохоос биш тухайн хүний зан үйлдэл, зан байдал, сэтгэл зүйг нь одоо засаж байгаа, сайжруулж байгаа ямар ч тийм арга хэмжээ ч гэдэг юм уу хөтөлбөрт нь хэрэгжихгүй ба. За тэнгүүд нөгөө хүн 1 жил 6 сарын хорих ял идэлээд гараад ирлээ. За доотлох хэмжээгээр шүү тийм ээ. За энэ нөхцөл тухайн хүн бол нийгэмд ямар нийгэмд яаж гарч ийна гэдэг нь их сонирхолтой нөхцөл байдлыг одоо үүсгэж байгаа. Тэр нь юу вэ гэхээр манай эрүүгийн хуулийн яг 2015 оноос хэрэгжиж байгаа энэ хуулийн бас нэг том учир дутагдaltaй тал бол энэ ялтай байдал бодит байдал дээр ялтай байдал гэдэг ойлголт хэдийгээр өмнөх хуулиас байхгүй болсон боловч одоо бол хязгааргүй үргэлжилж байгаа. Өөрөөр хэлбэл тухайн хүнийг нэг л гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн. Өөрөөр хэлбэл нөгөө нэг тодорхойлт байдаг шүү дээ. Тийм ээ цагдаагийн ерхий газраас гаргадаг. Ял шийтгэж байсан хэсэг гэдэг. За үүнтэй холбоотойгоор тухайн хүний нийгмийн нөхцөл байдал маш дордох нөхцөл байдал бий болж байгаа. За өмнө цагдаагийн том мэдээлэл бас дурдсанчлаа нөгөө эд хөдөлмөрийн насныхан байна гэдэг. Яг нөгөө эд хөдөлмөрийн насныхан маань 1 жилээс дотор хугацаагаар одоо ингээд тодорхой хэмжээгээр ял идэлээд гараад ирлээ. За энэ бол гэтээ ял нь бол торгуулийн ялч байсан, зорчиг хэрэг хязгаарлагч ялч байсан, хоригдлох ялч байсан тийм ээ. Бүгдээрээ л идэлгээ ял идэлж байсан л гэдэг ганцхан тодорхойлолтойгоор явж идэг. За энэ маань өөрөө нөгөө ял идэлээд гараад ирсэн. Эсвэл ялаа идэлж гисэн энэ хүнийг эргээд нийгэмд орох тийм ээ. Нийгмийн хэвийн амьдралдаа эргэн орохын нөхцөл байдал нь хязгаарлалж идэг. За үүнээс үүдээд нөгөө хүн маань яг энэ төрлийн гэмтэргийн бас нэг том хүчин зүйл болох энэ нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх за гэх мэтлийн сэтгэл зүйн эмзэг асуудлуудтайгаа буцаад эргээд тулгараад ирэхээр өөр төрлийн гэмтэрэг үлдэх. За энэ тэгжиж нөгөө нэг эдийн засгийн хувьд боломжтой болоод нөгөө буцаад нөгөө бодисоо ирүүлж авахын тулд ингэж хийж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ нөгөө ялын бодлого чинь тухайн хүнийг нэг удаадаа гэмтэрэг үлдэгдээд за тэнгууд төр цэрлэлээ үзүүлээд энэ төр хүнийг ингэ шийтгчлээ. За тэнгууд энэ хүн маань эргээд нийгэмдээ орох хэвээр, нийгэм гишүүн болоод явах хэвээр. Дахиж энэ гэмтэрэг үлдэхгүй байх хэвээр. Энэгээр чинь ялын бодлого хэмжигдэж идэг. Гэтэл яг бод нөхцөл байдал дээр эсрэгээр асар их эрсдэл тэр хүнийг оруулчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээрээс нөгөө яг энэ төрлийн гэмтэрэгдэх манай төрлийн ялын бодлого асар их асуудалтай байгаа нь харагдаж идэг. Одоо цагдаагийн байгууллага бол энэ хууль зүйн дотоодын яамд энэ ялын доод хэмжээг нэг жилээр нэмэгдүүлээ гэдэг юм санал өгсөн байгаа. Яагаад? За одоо хэрэгжиж байгаа эрүүгийн тухай болоод зөрчлийн тухай бол энэ талаар багхан яриад үлээ. Эрүүгийн тухай хуулийн 27 дугаар зүйл 28, 29, 2014 дээр мансууруулах юм сэтгцэд нөлөөт байдлыг хадгалсан, тээвэрлсэн, зөөвөрлсөн, завссан, худалдаалсан гэх мэт гэмтэрүүд 1-20 жил эсвэл бүхэнд хасаарна гэдэг нэг тодорхойлт ингэж байгаад энэ санкц. Зөрчлийн тухай хуулийн 5.1-ийн 3 дахь хэсэг зааснаар мансууруулах юмс одоо мансуурсан хэрэгэлсэн байх юм бол 7-оос 30 хоногийн баривчлага эсвэл 100,000 төгрөгийн торгуулийн санкцтай гэж зааж өгсөн. За эрүүгийн хуулийн 27 дугаар зүйлээр хэдүүлээ жишээ аваад ярихаа 100 г одоо нөгөө айс буюу мөсийг аваа явуул. 1 кг нөгөө бас айс буюу мөсийг аваа явахаар энэ хоёрын хэмжээ нь өөр. Санаа зорилго ч гэсэн өөр байдаг. 1 грамыг болохоор тухайн хүн өөрөө хэрэглэхэд зорилготой. Гэтэл нөгөө 1 кг-ыг болохоор зараад худалдан борлуулаад түгээх ч юм уу ийм санаа сэтэл зорилготой байна. Гэтэл нөгөө энэ бүгдийг наривчлан тусгаж өгөөгүйс болоод нөгөө хуулийн цорхоо гэдэг зүйлийг ашиглаад ял шийтгэлийн хэмжээ нь адилхан болоод байгаа байхгүй ялын санкц нь адилхан. Тэгэхээр одоо энэ бүгдийг нөгөө шинжилсэн хуулийн төсөл дээр санаа сэтэл зорилго нь өөр байгаад байна. Өөр байдлаар одоо нөгөө 5 чагсаалттай гэж яриад байгаа. Чагсаалт болгоно тусдаа одоо нөгөө тэдэн грамм гэдэг байдлаар өөрчилсөн. Иннээсээ хамаарат нөгөө ял шийтгэлийн хэмжээ нь хүртэл өөр байхыг
одоо шинэ хуулийн төсөлд санал өгöd байгаа гэсэн. За одоо эхний удаа хэрэгэлсэн байх юм бол зөрчлийн тухайлаар хариуцлага хүлээнэ. Удаа дараагийн 2 юм уу 3 ингээл 5 та үйлдэл байгаад байх юм бол энэ маань эрэг үүсээд эрэг үйлээ одоо яа шийтгэл хүлээнэ гэх мэтлийн ийм асуудлууд өөр зохицуулттай байна гэсэн. Тэгэхгүй бол нөгөө хуулийн цорхоо гэдэг зүйлийг ашиглаад бас нөгөө ялын санкцн дээр бас ийм асуудлууд үүсээд байгаа. Тийм хүний нөгөө бодол санаа зорилго гэдэг чинь өөр байгаад байгаа учраас энэ бүгдийг наривчлан тусгаж өгч байгаа. За тэгээд цаашлаад ярих юм бол одоо шинэ төрлийн мансууруулах бодис гэж яриад байгаа. Энэ маа нөгөө нэгдсэн үндэсний байгууллагын 1961 71 оны конвент заагаагүй. Ингээд нөгөө дотоодын мөрдөгчж байгаа хууль тогтоомжинд байхгүй ийм шинэ төрлийн бодисууд ороод ирэх юм бол нөгөө үндэсний чагсаалт гэдэг зүйлийг баталгаад байгаа. Энэ дээрээ тусгаад өгөх юм бол бид нэр бас л нөгөө ял шийтгэл нь ямар байх вэ, ямар хариуцлага хүлээх вэ гэдэг бүрийг нэг бүрчлэн тусгаж өгөх. Ийм зохицуулттай санал өгсөн байна. Одоо нөгөө эмийн сангуудаар бол нөгөө нэг эмнэлгийн газар байгууллагуудаар бас энэ нөгөө сэтгцэн нөлөөлөх бэлмэл зарагддаг хүмүүст үйлчлдэг тийм хууль ёсны дагуу бол хуулиусаар тэр чин гадагшаа бас алдагддаг тийм ээ хүмүүс бол ингээд тэр эмийн жорыг ч юм уу хурамчаар үлдээд ингээд авч ийн олон хүүхэд бас хохирсон тохиолдол гарсан байл энэ дээр одоо онцгой сайн хяналт тавьж юу хийх хэрэгтэй сүүлд бол энэ засгийн газраас нөгөө ийм мөнгөөлөөр тэр жор оруулалт цахим жор оруулна гэдэг чийсэн. За сүүлийн үед одоо нөгөө хүүхд залуучуудыг хэрэглээд байгаа зүйл нь гэх юм бол хүн амын эмчилгээнд хэрэгэлдэг жортой олон жоргоо олгодог юм. За одоо зүгээр энгийн эмийн жороор олгодог эмийг ургуулan ашиглаж хүл гараад тайруулах амнаас алдах тохиолдлууд нэлээд бүртгэгдэж байна. 2022 онд яг нөгөө хүн амын эмчилгээнд хэрэгэлдэг жортой олон жоргоо олгодог эмийг зориултын бусаар ашиглаж 9 хүн амнаас алдсан статистик судалгаа. Мөн 2022 онд гэмтэл сав судлалын үндэсний төвд яг энэ зүйлийг уруулан ашигласны улмаас 5 хүн 3 гараад хариулах мессежлбэрт орсон. Ийм статистик судалгаа. За ингээд бид нэр энэ дээрээс аваад үзгээр нөгөө нэг одоо эмийн сангууд тийм үү? Эмийн сангууд энгийн эмийн жорыг нөгөө хуурамчаар үлдэх ч юм уу? Эсвэл нөгөө мансууруулах сэтгцэд нөлөөт байдсан одоо жорыг хуурамч байдлаар үлдэж одоо нөгөө бичмэл үе цаасан жорыг удаа дараагийн үйлдэлээр орж ирж авах тохиолдлууд байгаад байна. Эндээс нөгөө ашиг олох ч юм уу завших ч юм уу бас ийм тохиолдлууд байгаад. Тэгэхээр энийг нөгөө цахим жортой болгоод ирэхээр нэг л хүн нөгөө яг тэр бичсэн эмчийн зааврын дагуу тунгаар л өгнө гэсэн. Дахиад нөгөө 2-3 удаа өгөх ийм үйлдэл байхгүй гэсэн. Нэг удаагийнх гэсэн үг тийм. Тэгэхээр энэ дээр бас нөгөө цахим жорыг бас ялцчихгүй бий болгоод энийг нөгөө ашиглах шаардлагатай байгаад байна. Тэгэхгүй бол нөгөө хүн амын эмчилгээнд хэрэгэлдэг жортой олон жорг болгоод тийм зориултын бусаар ашиглаж мансууруулах тохиолдол нэлээдгүй байгаад байна. Энэ маань нөгөө нэг яг л өсвөр насны хүүхэд залуучууд яг энэ төрлийн гэмт хэрэгт холбогдоод байгаа. За энэ маань цаашлаа нөгөө хуулийн дээр одоо энэ нөгөө энгийн эмийн жороор авж байгаа энэ эмүүдийг бас нөгөө хуулиндаа бид нар тусгаж өгөөгүй байдаг. Хариуцлага хүлээлгэхгүй асуудал хүртэл яригадаад байгаа. Энэ бүгд одоо энэ шинжилсэн хуулийн төсөл дээр бас явж байгаа. Шүүх цэгмэн гэдэг вебсайт байдаг тийм. Шүүхийн шийдвэрийн захим сан. Тэндээс шүүгээд үзэнгүүт ер нь бол тэр нөгөө хадгалсан, тээвэрсэн, олж авсан гэдэг ийм орон байраар хангасан гэдэг ч юм уу тийм. Ийм үйлдэлүүд дээр яаж шийдэж байгаа хүмүүс нэлээд байдаг. Тэгтэл одоо энэ синтетик төрлийн мансууруулах төрлийн бодис бол энэ нийт гэмтгийн одоо 30% өөрөөр орж ирээд дотор зарагдж гин гэсэн үг тийм. Хүмүүс тонтоод байна. Тэгэхээр нөгөө дийлрүүд нь байгаад хэрэглэгчд нь ингээ баригдаад ийн гэдэг бол энэ орж ирээд ийн л гэсэн үг. Тэгэхээр тэр оруулж ирж байгаа хүмүүсээ ер нь хэр илрүүлж чаддсан болоо. Тэрэн дээр одоо зохион байгуулалтаа улсын эрэл нэвтрүүлсэн дээ. Яг ингээд гаднаас илгээдэг тийм хүмүүсээ олж шийтгэж тий тэр хүмүүсээ тэр зах зээлээс нь салгаж чадж байгаа тийм шийдвэрийн тохиолдол нь хэрвээ. За яг энэ дээр бол яг анхаарах хэрэгтэй. Ягаад тэгэхээр нөгөө түрүүний хэлсэн чинь гэмт үйлдэлийн хувьд энэ бол байж болох хамгийн хүнд үйлдэл юм тийм ээ. Өөрөөр борлуулж जैन тийм ээ. Энэ бол эрүүгийн хуульдгал зүйл залт маань бол угаасаа нөгөө олон нийтийн эрх ашигын эсрэг гэмт хэрэгүүд байж байгаа. Гэтэл хүн ам нийгмийн олон нийтийн хувьд хамгийн аюултай үйлдэл энэ төрлийн бодисыг зарж болуулж байгаа. Тиймээс бүр зохион байгуулалтын хэлбэрт оруулж гисэн. За энэ үйлдэл бол яг конвенцийнхаа дагуу ч гэсэн энэ бол байж болох хамгийн хүнд бөгөөд хамгийн анхаарах хэрэгтэй асуудал мөн. Гэвч зарим бидний хувьд бол гэмт хэргийг илрүүлэх гэдэг бол мэдээж цаадагийн байгууллагын үүрэг мөн. Гэхдээ хит хитэн захиргааны буюу бүтцийн зохион байгуулалтын шинж чанартай хэдэн зүйлийг заашгүй анхаарах хэрэгтэй болчихж байна. Тэр нь юу гэхээр жишээлбэл бидний хийсэн судалгаа
бол нөгөө мансууруулын сэтгэл бодис эргэлт хяналттай явах тухай хууль. За энэ нь болохоор нөгөө хууль ёсны эргэлтэд хяналттай явах зохицуулсан. Энэ дээр бол нөгөө улсын хэлээр нэвтрүүлэх гэдэг асуудал тийм ээ. За үүн дээр хяналтыг хэрхэн хэрэгжүүлж байна гэдэг дээр манайх үнэлгээ хийхэд хэд хэдэн асуудал бол гарч ирж байгаа. Энэ нь болохоор гайлын байгууллагт. Тэгээ гайлын байгууллагт бол хүний нөөцийн болоод материалын нөөц баазын хувьд бол үндсэндээ асуудал маш их байгаа. Тэр нь юу вэ гэхээр техник тоног төхөөрөмжийн хувьд бол маш их хувьчралт, за эвдрэлттэй. За ийм байгаад идэг. Гэтэл нөгөө нэг нэвтрүүлж манай зах зээл борлуулах гэдэг нөгөө этгээдүүд нь тийм ээ, гадаадын зохион байгуулалтаа гэмт бүлгүүдүүд юм уу, одоо эсвэл зохион байгуулалтанд орчихсон тэр этгээдүүд юм тийм ээ. За тэдгээр хүмүүс бол аль болох орчин үеийн шинжлэх ухааны технологиг баригдахгүй илэрхгүй байх тал дээр илүү их анхаарат идэг. Тэр чиглэлийнхаа бодисуудыг үйлдвэрлээд манай зах зээл рүү оруулаад идэг. Гэтэл яг тэрийг хилээр нэвтрүүлэхгүй байх хэвээр энэ байгууллагын хүчин чадал маань өөрөө материалын нөөц баазын хувьд бол ингээд ортчихсон нөхцөл байдал гэж байна. Нөгөө асуудал нь юу нөхөр хүний нөөцийн хувьд, боловсон хүчний хувьд бол асуудалтай болсон. За тэр нь яг энэ гайлын байцаагч нар маань гайлын хяналтын бүсэд зөвхөн гайлын байцаагчид өөрсдөө хяналтаа хэрэгжүүлчихдэг. Өөрсдийнх нь яг энэ бүсэд бол цагдаагийн байгууллагч гэдэг юм уу, бусад байгууллагын бол нэвтрэх хэрэгцээ хувьд бол боломжгүй байгаад байдаг. Энэ хүмүүс маань өөрөө энэ гайлын мэргэжлүүд маань яг энэ төрлийн бодистой холбоотой шинэ мэдлэгийн хувьд бол дутмаг. Тодорхой сургалтыг зохион байгууллаа гэхэд нөгөө цалин гэдэг юм уу, эсвэл ажиллах орчинтой холбоотой гэдэг юм уу, тогтворгүй, ажиллах хүчин тогтворгүй байдаг. Тэгэхээр нөгөө нэг яг ингээд Монгол улсын хэлээр ороод зах зээлд нийлүүлж байгаа энэ дээр нь бид нар зогсох боломж энэ хувьд бол хүний нөөцийн хувьд ч материалын нөөц ба техник технологийн хувьд ч өөр асуудалтай болчоор зөвхөн зах зээлд ороод буюу нэвтэрч гисэн үед нь л цагдаагийн байгууллага болон бусад байгууллагууд энэ дээр хариу арга хэмжээ авч байгаа юм харамсалтай нөхцөл байдал байна гэсэн. Одоо засгийн газраас тэр ажлын хэсэг байгуулсан ингээд та ажлын хэсэгтэн төлөвлөлөөр ингээд ажиллаж байгаа юм байна. Энэ хууль дээр одоо энэ бидний ярьж байгаа проблемыг одоо шийдэх юм ямар шийдлүүд ер нь орж байгаа юм болоо. За өнөөдрийн дагж мөрж байгаа одоо энэ хуулийн зохицуулалт 22 жил болсон байна тий. 23 жилийн өмнө би хилцүүлэгт оролцож ирсэн юм байгаа. Яг энэ өнөөдрийн хэрэгжиж байгаа дагж мөрж байгаа хууль. Тэр үед бол бидний одоо мэдлэг туршлага одоо ямар байсан, цаг үе нь ямар байсан гэхээр тэр үед цаг үедээ л уялдуулаад тэр хуулийг боловсруулж одоо хурал парламент баталсан 2 шатны хөтөлбөр хэрэгжсэн шиг санагдаж байна. За өнөөдөр бас цаг үе өөр болсон учраас энийг шинжилж одоо боловсруулах шаардлагатай болсон. За эмчилгээний асуудал, урьдчилан сэргийлэх одоо механизм унавчгүй одоо ойлгомжгүй байсан бол өнөөдрийн одоо энэ хууль зүйн дотоод хэргийн сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг зэрэг урьдчилан сэргийлэх эмчилгээний асуудлыг тусгаж, наривчлан зохицуулалт тусгаж өгч байгаа. Дөрийн чиглэлийг тодорхойлж өгч байгаа. Бас давуу талууд бий. Эмчилгээний асуудал ямар ч ойлгомжгүй байсан шүү дээ. Одоо түрүү хэлсэнтэй хүсвэл сайн дурын эмчилгээ өсөхгүй л албалагын чанартай гэсэн дунгуйгдуудын хоёр зүйл заалтал байлаа шүү дээ. Өнөөдөр яахан тодорхойг. Одоо бол бүгд зохион байгуулалт бүгдийн одоо хувийн хөвшилж байна уу, олон нийтийн байгууллагч байна уу, улсын одоо эмнэлгүүд энэ чиглэлээр тусгай одоо магадлал итгэмжил авсан энэ төрлийн үйлчлэг үзүүлж байгаа байгууллагууд очиод тусламж үйлчлэг авчих боломж нь бий болсон. За тэр нийгмийн хамгааллын одоо асуудалтай уялдуулж өгч байгаа. Урьдчилан сэргийлэх ажлыг одоо тусгаалсан одоо мэрэгжилтнээр заалгадаг, явуулдаг, тусгай удирдамжийн дагуу явуулдаг юм хуулийн орчныг бүрдүүлж байна л да. Тусгай төв ажиллана гэж байгаа. Тэгэхээр энэ улс орны хэмжээнд урьдчилан сэргийлэх эмчилгээ үйлчлэгийг хариуцсан тусгай төв ажиллах нь шүү дээ. Тэгэхээр ерөөсөө нэгдсэнийг бодлоготой болж ийн гэсэн үг. Сая одоо энэ судлаачид хуулийн байгууллагын эдрийн манай хоёрын ярьж байгаагаар бол ерөөсөө юм бүтэц ойлгомжгүй байгаа учраас дордороо л бид. Тэгээ хуулийн байгууллагыг ингээд хөндлөнгөөс ажиллахад сэлгээ аягүй гэдэг. 3-4 сараар. Одоо энэ харт тамхитай тэмцэх байгууллага ч гэсэн бас аягүй их сэлгээ. Энэ хүмүүс чинь мэрэгч тий мэрэгших хэвээр. Одоо дагнсан шүүх гэж байна шүү дээ. Яг харт тамхиар дагнсан мөрдөгч гэж байгаа. Тэрийг л одоо бид нар энэ хөвшүүлэх хэвээр. Дагнсан одоо гайлын байцаагч гэдэг юм мэрэгжлийн хяналтын чигээр бүхий байцаагч. Нөгөө сонирхлын зөрчил бусад эрсдлээс нь болоод. Харин тий. Тэгэхээр нөгөө боловсон хүчний одоо доктор суурьшуулгүй чадамжгүй байдал чинь бий болчиход байгаа юм. Яг нэг одоо дадлагжаад мэрэгшээд ирж яхад тэгээ сольждаг. За сүүлийн асуулт ариун төгс хэлцэлгчээд байна. Одоо бид нар чи ингээ юу байлаа? Ялын бодлого ярьлаа, гэмт хэрэгцээ тэмцэх
тогтолцоогоо ярьлаа. За эмээс эрүүл мэндийн салбарт юу гэх болж байгаа, өртөн сэргийлэх дээр юу гэх болж байгаа гэдэг. Гэхдээ энэ ярьлаа. Одоо иргэдээс ялтгаалах одоо юу вэ? Иргэд юун дээр анхаарах хэрэгтэй вэ те? Ингээ олон одоо өөрсдөө яаж одоо сэргийлэх үү? Хүүхдүүдээ яах вэ? Өөрсдөө яах вэ? За ер нь бол дийлэнхтэй бид нэр эцэг эхчүүдэд зөвлөгөө мэдээлэл өгöd хэрхэн урьдчилан сэргийлэх талаар хүүхдүүдээ ч гэсэн энэ зүйлээс хэрхэн одоо хорц туршил гэдэг зүйлд автуулахгүй байх юм тийм үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх гэдэг. Нөгөө хүн амын эмчилгээнд хэрэгжилж байгаа жортой болон журган болгодог имийг зорилтын мөсөөр ашиглаж мансуурах юм бол хөл гарамд нь одоо зүү оромны мөр байх юм уу. За цаашлаад нөгөө биеэ авч яваа байдал гадна дүр төрхөнд нь биеийн хилэмжинд нь хүртэл өөрчлөлтүүд ордгоо. Энэ зүйл дээр анхааралтай байж. За хүүхдүүдийг хүмүүжүүлэхдээ нөгөө суур боловсрол, суур хүмүүжил гэдэг зүйлийг зөв тавьж өгөөч. Багаас нь нөгөө нэг аливаа одоо юм хорц туршил ч юм уу мансууруулах юм сэтгцэд нөлөөд бодис үгүй гэж хэлэх тархлааг бий болгооч. Ерөөсөө бие даасан байх тий. Хүн дагддаг байх. Тий. Бусдаас одоо хараад бустай бие даасан өөрийгөө ямар ч зүйлээс ингээд аваад гарчих ийм л тархлаатай болгож хүүхдүүдэд хүмүүжүүлээч. Нөгөө суур боловсрол, суур хүмүүжил гэдэг зүйлийг багаас нь анхан шатаас нь тавиад за тэгээд нөгөө ахлах дунд анги бодлоод ирэх юм бол нөгөө хорц туршил гэдэг зүйлийн хор ууршигын талаар мэдээлэл хүргэдэг. Чаашлаад ярих юм бол нөгөө ихтэй сургуулийн оюутнуудад авах юм бол хууль эрх зүйн хариуцлагын талаар ч юм уу гэх мэтлэн нөгөө үе шаттай сургалтуудыг зохион байгуулад суур хүмүүжил гэдэг зүйлийг л эцэг эхчүүдэд нөгөө анханаас нь зөв тавьж өгөөрэй л гэдэг зүйл байна. За баярлалаа.